Сайн байцгаана уу? Одоо бүгдээрээ өөрийнхөө бичлэгний доор subscribe дараарай гэсэн хонхыг хэрхэн хийх талаар сурцгаая. За та өмнөх бичлэгээ үзээд YouTube-ээс бичлэг татаад сурчсан байгаа бах тийм ээ. За тэгэхээр та YouTube руугээ ороод subscribe screen video гэд ингэж бичээд search товчлуурыг дараад хайлт хийж өгнө. За ингэснээр subscribe дарахад дараарай гэсэн рекламанд ашиглаж болох юм баахан бичлэгүүд гарч ирж байгаа. За эндээс бид нар энэ 9 секундын no copyright буюу зохиогчийн эрэхгүй гэсэн бичлэгийг бүгдээрээ ашиглая. За тэгэхээр та энэ бичлэгийг татаж аваад галерей дотор хадгалаарай. За галерей дотор хадгалсан бол бичлэг чинь нэг иймэрхүү байдлаар ингэж харагдаж байгаа. За тэгэхээр бүх утас нөгөө галерей доторх видео, зураг энэ төрөө бас засаж нэг янз бүрийн жижигхэн засварууд хийж болдог шүү дээ, тий. Тэгэхээр хэрвээ энэ танд өргөн санагдах юм бол дээд доотлын ногоон хэсэг нь өргөн санагдчихвэл та ингээд энэ нөгөө хроплдог буюу ингээд тайрдаг юугаар ингээд жоохон нарийсгаад ингээд өгчөж болно. Бүтнээрээ байсан ч болно шүү хэрвээ ойлгохгүй байх юм бол. За ингэж хадгалж аваад бид нар одоо өмнөх хичээл дээр бас нөгөө бичлэг янзалдаг гэж сурж авсан энэ CapCut гэсэн аппликейшнийг ашиглана. За бид нар аппликейшн рүү ороод New Project гэсэн хэсэг дээр өөрийнхөө рекламыг эхлээд оруулж өгнө. За би энэ дээр бас жоохон богинохон бичлэг оруулахгүй бол уншаад таг болчихноо. За энэ хүүгийнхээ бичлэгийг оруулчихъя. За ингээд бичлэгээ оруулаад баруун доод болонд байгаа add гэсэн товчлуурыг дараад таны бичлэгэнд засварлахад бэлэн болоод ороод ирж байна. За одоо доор харагдаж байгаа CSS overlay гэсэн энэ бичигтээ дөрвөлжин өнгийн энэ дээр зурагтай энэ дээр сонгоод дахиад энэ нэмэх гээд ингээ гараад ирж байгааз энэ дээр ахиад дараад одоо бид нар доороо нөгөө реклам subscribe дараарай гэдэг нөгөө рекламанд оруулж өгөх бичлэгээ сонгоно. За энэ дээр энэ бичлэгийг энэ нарийсгаа засчихсан байгааз энэ бичлэгийг сонгоод add товчлуурыг дарснаар ингээд хоёр бичлэг маань давхцаад ороод ирж байна. За одоо бид нар утасныхаа дэлгэцэн дээр ногоон өнгийн бичлэгэн дээрээ ингээд дараад доошоо чирээд ингээд доор авааччихна. Ингээд доор гарч ирдэг болгоно гэ доор авааччихна. За тэгэнгүүтээ энэ subscribe дараарай гэсэн ногоон өнгийн бичлэг засварладаг хэсэг дээр ингээд 2 удаа дараад өчгөр чинь дахиад доор нэмэлтээр дахиад цэснүүд гарч ирж байгаа. За энэ дотроос animation гэсэн хэсэг дээр дараад энэ урдаасаа хойноосоо юу гэд ингээд сонголтууд байгааз. За эндээс урдаасаа гэдгийг нь сонголоо. За одоо бид нар энэ дээрээс ямар хуу байдлаар гарч ирдгийг та өөрийнхөө сонголтоор сонгоно гэсэн үг. За жишээ нь энийг сонгуул ингэж гарч ирэх нь байна. Энэ zoom гэдгийг сонгуул шууд урсаж наашлах нь байна. За би энэ дээр болохоро юу н. За энийг сонгоё. За энийг сонгоод зөв гэсэн хэсгийг дарлаа. За одоо бичлэгээ тоглоулж үзье. За эхнээс нь бичлэгээ уншууллаа. За ингэж гарч ирээд буцаад алга болж байна. За хэрвээ бичлэгнийхээ дундуур дахиад энийг гаргаж ирмээр байна гэх юм бол дахиад ингээд буцажгаад энэ add overlay гээ дахиад гараад ирэхээр нь энэ дээрээ бичлэгээ ахиад сонгоно. За тэгэхээр энд ингээд ороод ирж байгааз. За одоо бүгдээрээ эхнээс нь бичлэгээ тоглоулж үзье. За энэ хэсэгт ингээд рекламны хэсэг гарч ирж байна. За ингээд буцаад байхгүй боллоо. Дахиад 12 дахь секундын дээрээс дахиад гарч ирж байна. За гэхдээ дахиж гарч ирэхдээ дунд гарч ирж байна тийм үү? Тэгэхээр бид нар яа гэсэн үг вэхээр оруулсан энэ subscribe дараарай гэснийг оруулах болгондоо энийг доош нь чирээд тэгээд хэрхэн яаж гарч ирдэг нөгөө анимашн тохиргоогийн заавал
дахин хийж өгөх хэрэгтэй болно гэсэн үг. За одоо энэ дээр би арай өөрөөр энийг сонголоо. Энэ бол маш хэлбэрхэн арга байгаа шүү. Та нар сураарай. За бид нар дараагийн хичээл дээр болохоро өөрсдөө яаж энэ subscribe дараарай гэдэг цонхоо хийх үү? Тэгээ тэр цонх хийхдээ өөрийнхөө нөгөө нэг YouTube-ийнхээ өөрийнхөө профайл зургаа оруулаад арай ингээд хөгжүүлээд илүү дэлгэрэнгүй байдлаар үзэх болно. Та нар минь юу ч гэсэн энийг туршиж үзээд ерөнхийдөө энэ аппликейшнээ ингээд бүрэн дүүрэн ашиглаад сурж байгаарай.